Оройн төрөлжтэй нүүдэл шийдэл нэвтрүүлэг даваа гараг бүрийн 21 цагаас үзэгч та бүхэндээ хүрдэг. За энэ 7 хоног бид бүхэн эрчим хүчний салбарын эргэн тойронд сэдвийг сонгон авч холбогдох зочдтойгоо ярилцахаар студид ураад байна. За өнөөдөр бид эрчим хүчний салбарын эргэн тойронд буюу энэ дундаа дулаан хангамжийн асуудал, мөн хууль эрх зүйн орчны асуудлаар наривчлан бас ярилцсанаа. За миний зүүн гарт талд хөрөлцөн ирсэн зочноо танилцуулъя. Улсын хурлын гишүүн Инх цэцэг хөрөлцөн ирсэн байна. За мөн миний зүүн гарт талд цэцэг даргын нийслэлийн цэцэг даргын 1-р орлогч Даваа Далаа хөрөлцөн ирсэн байна. За мөн миний баруун гарт талд хуульч Амар Жаргал хөрөлцөн ирсэн байна. За мөн миний баруун гарт талд эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Товоо Дорж хөрөлцөн ирсэн байна. За мөн миний баруун гарт талд Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчөд үйлдвэрийн газрын ерөнхий инженер Мөнх Жаргал гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй бид бүхэн өнөөдрийн хэлцүүлгээ эхлэхэд бэлэн болоод байна. За бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн 5 зочиндоо маш их баярлалаа. За бид өнөөдөр одоогоос 24 жилийн өмнө батлагдсан энэ эрчим хүчний тухай хууль. За энэ дундаа бас дулааны асуудлаар илүү бас наривчлан ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр би хамгийн ихний асуултаа Инх цэцэг гишүүнээс эхэлж сууя гэдэг. За ялангуяа Монгол улс маань өөрөө журмын орн болчиход байна гэж бас нэлээдгүй яриад байгаа. За ялангуяа одоо маш их хууль баталдаг холбогдох журмууд нь гараагүйс болж тэр хууль одоо амгүй хууль хэрэгждэггүй гэж ярьдаг. Тэгвэл 2024 онд энэ 80-р захирамжаар бол энэ эрчим хүчний салбарын шинтгэлийн асуудлын хүрээнд за тодорхой дулааны эрчим хүчний тухай хуулийн төслүүдийг бас ингээд гаргах ажлын хэсгийг бол таны хувьд ахлаа явж байгаа л да. Тэгэхээр яг энэхүү ажлын хэсэг маань за ямар үйл ажиллагаануудыг явуулж байна. За мөн одоо энэ дулааны эрчим хүчний тухай хуулийн төсөл аль шатандаа явагдаж байна. Энэ 7 хоног бол бас өмнө 7 хоногудад бол хилцүүлгүүд нэлээдгүй өрнөлөө. Энэ тал дээр тас мэдээлэл өгөөд эхлэе. За нэвтрүүлэгтээ оролцсонд баярлалаа. За ерөнхийдөө бол Монголын одоо хууль бол нэлээд одоо ерөнхий юм байна. Ялангуяа одоо эрчим хүчний тухай хууль гэдэг энэ дулаан цахилгаан гэдэг энэ хоёр том одоо салбарын оролцогч талуудын харилцааг зохицуулдаг. Энэ хууль маань бол маш ерөнхий. Энээс болоод энэ хоёр салбар маань 800 гаруй журмаар өнөөдөр харилцаагаа зохицуулж байна. За тэгээд журмаар зохицуулж байгаа харилцаа, хуулиар зохицуулж байгаа харилцаа гэдэг бол маш одоо харьцангуй одоо ондоо. Одоо өнөөдөр хуулийн дээр одоо заасан одоо зохицуултыг журмаар зохицуулсан харилцаа одоо зохицуултыг зөрчих бол хариуцлага явууч гэсэн маш ондоо. За тэгтэл одоо бусад улс орн болохоор маш одоо дэлгэрэнгүй бүхэл бүтэн бие даасан дулаан цахилгааны хуультай байдаг юм байна. Тэр нь одоо маш нэлээд дэлгэрэнгүй. Яг гэвэл бусад улс орн тогтмол одоо харилцаагаа аль болох хуулиар зохицуулахыг хичээдэг юм байна. Тэгжээж одоо ийм тогтвортой зохицуулттай ийм салбар болдго юм байна. Тэгжээж ийм салбар руу хүн хөрөнгө оруулалт хийдэг. Ийм салбарын оролцох талууд одоо хүндрэл бэрхшээлтэй тулгарх асуудал нь бага байдаг юм байна. За тийм учраас бид нар бол одоо мөн эрчим хүчнийхаа салбарыг бол дулаан цахилгааны бие даасан хуультай болох нь зүйтэй байна гэж шийдээд тэгээ ямар ч байсан эхний ээлжинд бол дулааны одоо цахилгаан дулаан хангамжийн тухай одоо хуулийн төслийг босруулчаад ингээд салбаруудаараа хилцүүлээд ингээд явж байна. За тэгээд одоо цахилгаан хангамжийн тухай хуулийг удахгүй танилцуулахаар ингээд ажиллаж байгаа. За баярлалаа. Дараагийн бас асуултууд дээр илүү наривчлаа бас таны асуугаад явъя гэж бодож байна. За дараагийн асуултаа яг за эрчим хүчний тухай хуульд маань өөрөө дулаан хангамжийн талаар наривчсан заалт дутмаг за мөн одоо шинжилэл хийх шаардлагатай байна гэдээ тусаа хэллээ. Тэгэхээр би Амар Жаргал хуульчаас дараагийн асуултыг асууя гэдэг. За ер нь монголчууд бид дулаанаар энэ олон хэрэглэгчийг хангаж бол одоо бас чадахгүй байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд за хувийн хөрөнгө оруулалтыг бид яг хэрхэн яаж татвал гол бас шийдэл нь болохоор байна вэ? За нийт үзэгчдийн нарийн мэд хүргэе. За нэвтрүүлэгтээ урьж оролцсонд баярлалаа. За дулаан хангамжийн анхдагч хуулийн төсөлд бол яг энэ асуудал чиглэсэн нэлээд томоохон үзэл баримтлалын өөрчлөлтүүд орж ирж байгаа. За одоогийн хууль эрх зүйн орчноор бол зөвхөн төвлөрсөн дулаан хангамжийн систем байхаар ийм зохицуулттай. Шинжилсэн хуулиар бол үүнээс төвлөрсөн дулаан хангамжаас гадна хэсэгчилсэн болон бие даасан дулаан хангамжийн системүүдийн ийм шинэ ангиллуудыг бий болгож байгаа гэсэн үг. За энэ нь бол маш онцлог ийм давуу талуудтай. За хамгийн чухал ач холбогдол нь гэх юм бол энэ хоёр хэсэгчилсэн болон дулаан хангамжийн систем дээр бол одоо төрийн оролцоог нэлээдгүй багасгаж өгч байгаа. Ямар нэгэн одоо тусгай зөвшөөрлөлт гэдэг юм ийм зохицуултууд байхгүй. За үн тарифын зохицуулт гэх зэрэг ийм зохицуултуудыг бол байхгүй. Илүү одоо иргэд хувийн хвшил өөрөө өөрсдөө одоо орчин үеийн шинэ дэвшилтэд техник технологи дээр үндэслээд өөрсдийнхөө хэрэгцээг хангах ийм одоо орон зай гин одоо үсгэж өгч байгаа гэсэн. За энэ бол бас Монгол улс маань өөрөө өргөн удам газар нутагтай тийм ээ. Тэгэхээр бас юм тархмал их үүсрүүдийг бас
хөгжүүлэхэд нэлээд том төлхөц болно гэж ингэж үзэж байгаагаараа маш ач холбогдолтой юм аа. Энэ хэсэгчлсэн дулаан хангамжийн тухайд гэх юм бол онцлог зохицуулт юу ах вэ гэхээр ерөөхдөө одоо хангагч байгууллага болон хэрэглэгч тал бол харилцан зөвшөлтсөд бүх нөхцөлөө ингээ гэрээний үндсэн дээр тохироо явах бүрэн боломжтой. Тэгвэл дулаан хангамж маань өөрөө бас нөгөө монопол зүй ёсны монопол шин чанартай ийм харилцаа байдаг учраас хэрвээ хэрэглэгч өөрийнхөө эрх ашигыг зөрчигдөд байна гэж үзэх юм бол төр бол нийт хэрэглэгчдийн 50-аас илүү хувь нь ч юм уу тий одоо хүсэлт гаргах юм бол төрийн зохицуултыг зохимжит хэмжээгээр оруулж ирэх гэсэн ийм уян хатан зохицуултуудыг оруулж ирж байгаа даваа талтай гэсэн. Би даасан дулаан хангамжийн тухайд бол зөвхөн өөрийнхөө хэрэглээг хангаж байгаа нэг этгээдэд үйлчлэх зохицуулалт за энэ дээр бол ямар нэгэн хүчин чадлын хэмжээ бол заахгүй. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг айл одоо тэ цуслангийнхаа хаусны дулааныг хангахаас эхлээд нэг том үйлдвэр хүртэл өөрийнхөө хэрэглээг хангах ийм одоо орчин нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаар ач холбогдолтой. За тэгэхээр яг сая бас хувийн хөрөнгө оруулалтуудыг татах дээр за таны хувьд бол ийм бас шийдлийг ярьж байгаа юм гэж. За дараагийн асуултыг би товод өрж зохицуулагч асууя гэдэг. За одоо ялангуяа энэ орон сууц за мөн одоо түрээсийн үйлчлэгээ эрхэлж байгаа бас байршлууд байгаа. Тэгэхээр ялангуяа энэ ахуйн хэрэглэгчдийн дулааны төлбөрийг бол за метр квадрат, метр кубээр одоо тооцож төлдөг. Тэгэхээр ер нь энэ маань ер нь хэр зөв зохистой байгаа энэ зүйтэй юм уу? За мөн цаашид энэ дулааны тоолвортой болгох чиглэлд одоо бас ямар ажлууд хийхээр та бүхэн маань төлөвлөд ажиллаж байгаа. За тэгэхээр эрчим хүчийг зохицуулахаар бол хуулиар хүлээсэн үүргийн бол эрчим хүчний үн тариф. За дээрэс нь эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиар хэмнэлтийн төрийн бодлогын чиглэлийг хэрэгжүүлдэг ийм байгууллага байгаа. Тэгэхээр энэ метр квадрат, метр куб гэдэг бол яг нэг хэлэхэд одоо бол тийм хосрогдсон аргачлалаар бид нэр энэ төлбөр тооцоог хийж явж байгаа. Тэгэхээр энэ зохицуулахаараа байгуулагдахаас өмнө ерөн сайд нарын зөвлөлийн тухайн шийдвэрээр ингэж энэ задгаагаар тоолдог аргачлал ингэж явж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол яг Улаанбаатар хотын хэмжээнд манай Улаанбаатар дулааны сүлжээтэй аж ахуйн гэрээтэй аж ахуйн нэгж байгууллагууд бол бараг 100% тоолвортой. Мэдээж орон сууцны үйлчлэгээний одоо 1-2 давхар нь үйлчлэгээтэй тэр газрууд бол түрээсийн байгууллагууд бол метр куб буюу эзлэхүүнээрээ за хөдөө орон нутагт бол үндсэндээ аймаг сумд бол тоолор бол бараг байхгүй байгаа аж ахуйн нэгж айл өрх төсөвт байгууллагууд дээр. За Улаанбаатар хотын хувьд цаашдаа бид нар энэ эрчим хүчний үн тарифыг дулааны үн тарифыг мэдээж өнөөдөр тодорхой бодит өртөгт хүрэхэд бид нар үе шаттайгаа юу хийх ёстой вэ гэвэл энэ хэрэглэгчид өөрсдийнхээ хэрэгэлсэн хэмжээгээрээ дулааны энэ эрчим хүчнийхээ төлбөрийг төлдөг. Энэ хэмжих хэрэгсэл механизмыг хийж хэрэгжүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт болоод байгаа. Яагаад гэвэл би тэр хэллээ эрчим хүчний хэмнэлтийн чиглэлийг манайх хариуцдаг гэж. Тэгэхээр эрчим хүчийг хэмжиж чадахгүй бол хэмнэх асуудал байхгүй. Өнөөдөр дулааны эрчим хүчийг цонх борчгоо онгойлгох гэдэг юм уу тийм үү? Иймэрхүү байдлаар зохицуулж байна. Тэгэхээр эрчим хүчний зохицуулах хорон дээр л ажлын хэсэг гараад энэ дээр ажиллаж байгаа. Тэгэхээр ажлын хэсгээр бол холбогдох байгууллагууд нийслэл Улаанбаатар дулааны сүлжээ, хувийн орон сууцны конторууд, стандарт хэмжил зүйн газар гээд холбогдох төрийн байгууллагууд, холбогдох хүмүүсүүд нараад ажиллаж байна. Тэгэхээр энэ судалгаагаар өнөөдөр Улаанбаатар хотын айл өрхийн 337 мянган айл өрх байна. Энэ 337 мянган айл өрхөөс өнөөдөр тоолвортой айл өрх гэвэл 2391 буюу 0.7% нь тоолвортой. 2391. За тоолворгүй нь бол 99.3% 335,628 хэрэглэгч байгаа юм. За тэгэхээр энэ дээр манай мэрэгчлэтнүүд ер нь дулааны тоолвор суйрлуулах боломжтой өнөөдөр ингээд дулааны тоолвор суйрлуулах боломжтой хэрэглэгчд гэвэл 178 мянган буюу 53% нь байгаа юм. За эгдсэн ийм коллектор толбоогүй одоо юу гэдгийг босоо ийм шугамуудтай өрөө болгонд нь одоо олон улсад бол зардал хуваарлэгч гэж яриад байгаа. Аллокатор гэж яриад байгаа тийм ээ. Доор байшингийн доор үйлсэлтнийг ерөнхий тоолоор тавиад 16 давхар байшин байлаа гэхэд тодорхой талбайгаар нь тодорхой тэр юугаар параар нүсэж байгаа халуунтайхан хамт ийм харьцуулсан аргаар хэмждэг олон улсад ийм бас аргачлал байна л да дулааны тоолрын төлбөр тооцоо хийдэг. Тэгэхээр энэ бол Монгол улсад хараахан хүлээн зөвшөөрөгдөг байна. Стандарт хэмжил зүйн газар төлбөр тооцоон дээр яг Европын холбоонд бол хэрэглэгдэж байгаа. За 73 мянган хэрэглэгч буюу 22% нь бол энэ дулааны тоолворч тэр аллокаторч тэр тавих ийм боломжгүй техникийн боломжгүй гэсэн үг. Мэдээж шинэ барилга дээр бол энийг бол стандартыг хэрэгжүүлээд хийгээд явж болно. Тэгэхээр ажлын хэсгийн хүрээнд энэ асуудлыг нэгтгэж гаргаад хөрөнгө оруулалтын тооцоо судалгаа асуудлуудыг хийж гэн. Ерөнхийдөө дулааны тоолуур энэ аллокаторын
үн эдгээр хийхэд Улаанбаатар хотын хэмжээнд энэ тоолоржуулах ажлыг хийхэд нийтдээ нэг 250 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх усвар шаардлагатай гэдэг ийм судалгааг манай ажлын хэсгийнх нь ярьж байгаа. Тэгэхээр энийг бол бид нэр холбогдох газруудын засгийн газар одоо эрчим хүчний яам, реформын үндэсний хороо гэдэг газруудад бол энэ асуудлыг тавихаар ажлын хэсэг бол хараахан дүгнэлтээ бол гаргаж дуусаагүй ажиллаж байгаа. Тэгэхээр энэ тоолоржуулах асуудал бол ялангуяа дулаан дээр бол маш хоцрогдсон явж байгаа. Энийг бол шинжлэх нь бидний магадгүй үнэтэрэпэ ярихаас өмнө эхлээд энэ тоолоржуулах асуудал ярих нь бас чухал байж магадгүй. За баярлалаа. Мөнх жаргал ерөнхий инженерээс дараагийн асуултыг за товоо дээр зохицуулагчийн хувьд бас энэ хоцрогдсон. За ялангуяа энэ олон жил яригдсан асуудал маань өөрөө энэ шийдэлд хүрэхгүй бас нэлээдгүй явсан зүйлийг бас ярьж байгаа шүү. Тэгэхээр би мөнх жаргал ерөнхий инженерээс энэ дулааны сүлжээнд холбогдох маань өөрөө маш хүндрэлтэй асуудал байгаад байдаг. Тэгэхээр энд одоо бидэнд яг тулгамдаад байгаа асуудал яг юу вэ? За яагаад энэ асуудал дээр бас энэ одоо цаг үеийн шинжилгэүүдийг тухайн үед нь хийхгүйгээр одоо хүртэл ингээд бас асуудлыг ийм болтол нь бас явчихв. За таудын энэ ороо амар амгалан айлтгая. За эрчим хүчний тухай бол сая манай амар жаргал хуульч ярьлаа, туудурж зохицуулагч маань ярьлаа. 2001 оноос хойш одоо мөрдөд өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр явж байна. За 90-ад он хүртэл бол төлөвлөсөн эдийн засгтаа явж исэн. За 90-с 2000 онд зах зээлийн зарчим руу шилжээд 2001 оноос эхлээд эрчим хүчний тухай хууль. За тэр дундаа бол дулаан хангамжийн талаар энд бол харьцангуй бага тусгасан байна гэж хэлж байна. Тэр үед бол үндсэндээ бол төлөвлөсөн дулаан хангамж гэдэг энэ ойлголтоор бол энэ үндсэн эрчим хүчний тухай хуулийн концепц бол хийгдсэн. За өнөөдөр бол Монгол орн хөдөө орон нутаггүй төлөвлөсөн дулаан хангамж, төлөвлөсөн одоо өдөр болгоны одоо хэрэг цааны халуусны хэрэглээ нэг бол өдөр болгон иргэн бүрд өрх бүрд бол төлөвлөсөн дулаан хангамжийн хэрэглээ бол одоо байнгын одоо хэрэгтэй болж энэ орж ирж байгаа. За Улаанбаатарын хувьд бол нийтдээ 6 дүүргийн 470 гаранга энэ нутаг дэвсгэртээр бол 1995 2000 онд төлөвлөсөн дулаан хангамжийн байрших хүрээг заасан хотын төлөлтүүд бол хийгдэж байсан. Тэрнээс хойш үндсэндээ бол 2020 оны төлөв хэднээс бол зорилт түвшиндээ хүрч чадаагүй. Жишээлбэл одоо оргил аршааны сувлийн тэнд бол 5 дугаар тээз баригдана гэхэд өнөөдөр 5 дугаар тээз өнөөдрийн байдлаар 3 удаа барилаа солилцоод байж байна. 4 дахь барил нь бол одоо 2 дугаар класс станцын урт талдаа төлөлөө гэдэг ингээд байж байгаа жишээ. Тэгэхээр үндсэн төлөвлөлтөд алдснаас цаг хугацаанд их усүр ороогоос шалтгаалаад өнөөдөр үйл болдгорол болно ачаалал эдгээрэл ирнэ. Жилд бол одоо ойролцоогоор бол 180-аас 230 гигалор цагийн хэрэглээ бол буюу байшингаараа тоолох юм бол нэг 180-аас 350-д том жижиг барилга объектууд төлөвлөсөн дулаанд орж байна. Өнөөдрийн хүртэл бол энэ өснө хэмжиж байгаа ачааллыг хангаж явж байгаа нь бол Улаанбаатар хотын мэрэгсэн байгууллага өнөөдөр хүртэл одоо энэ 4 станцын болц түвшин чадлыг бол ашигласны үр дүнд бол өнөөдрийн өснө хэмжиж байгаа хэрэглээг бол хангаж байна. За үндсэндээ 40 гаруй хувиар 46% өнөөдрийн байдлаар суурилгасан хүчин талаас давсан хэрэглээг бол өвлөө бол давуулж байгаа. За Улаанбаатар хотын тооцоод гаднаа гарын температур гэж байдаг. Хасах 39 градусаар тооцогддог. За сүүлийн жилүүдэд бол одоо гаднаа гар харьцангуй одоо тооцоод утгандаа бага хоногоор хүрдэг. За тэрэндээ заримдаа өнгөрсөн жил бол үнэхээр бол хасах 33-тай нэгэн 2-3 өдөр шөнөл одоо болсон. Тэгэхээр зэрэг харьцангуй өвлийн тооцоо температур руу хүрэхгүй байгаадаа бол энэ хэвээ хангадаад байгаа юм шиг үзэгдэж байгаа боловч яг бодит байдал дээр бол өвлийн одоо 2024-25 оны оргил ачааллыг давах энэ тооцоо бол үндсэндээ бол 200 гигаларын хязгаарлалтайгаа давхаар бол тооцсон. Гэхдээ өнгөрсөн жил бол хэвээ юм шиг ингээд давж байгаа. Тэгэхээр энэний цаатал дээр бол аливаа инженерийн байгууламжийн төлөвлөлт тооцоо бол судалгаан дээр үндэслэж явах ёстой. Тэгэхээр өнөөдөр бол хэрвээ одоо өнөөдрийн төвшнгөөс илүү нэмж хэрэглээ холбогдох юм бол нэгдүгürt бол хөлтлөөс магадaltaй, хоёрдугаар хэвээ халдаг орон сууцны хорол хэвээ хардаг орон байр объектууд маань бол хязгаарлалтын буюу температур унгаж өрөөний температур одоо 20 градустай байх үлждэг байсан бол 18, 16 руу орж ирж өвлөөд авах ийм нөхцөл байдал руу орсон учраас бол хязгаарлалтын нэлээд бол хүндрэлтэй байдал үүсэж байгаа. За дээрэс нь
энэ манай тухайлбал одоо 3 дугаар захиссан станцын хувьд бол бид нэлээд нэг бүтэн тоногл бол ажиллагаанаас гарч үлдсэн. За үндсэндээ бол 4 дугаар захиссан станцын хамгийн сүүлийн 83 онд одоо ажиллагаанд одоо залгаж үндсэн гэж ачаал авснаас хойш бол төлсөн дулаан гэж тэр дундаа бол Улаанбаатарын хувьд бол шинэ их усэр ороогүй. Тэгэхээр та нар 83 онд хэдэн байшинтай хичнээн хэмжээтэй Улаанбаатар хот байсан. Өнөөдөр жишээлбэл Яармгийн уртаа дал хэд сурчлын бүс болсон асар их барилгачлалт. За гэр хорооллын дахин төлөвлөлтийн хаана ямар одоо орон сууцны хорооллууд ашиглалтанд орж байгаа гэдгийг нийслэлийн хөдөлмөрчд бол харж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол хамгийн одоо чадах төвшингээ дээд хязгаарт бол хүрсэн байна гэж ингэж ойлгох хэрэгтэй. За мөнхчрал инженерт маш их баярлалаа. За би дараагийн асуултыг даваад л орлогчоос асууя гэдэг. За сая дулааны бас сүлжээнд холбогдохын хүндрэлүүдийг ярьсан бол одоо бас энэ яг энэ төвийн дулааны шугамын маань бол 17%-аас илүү нь 40-с дээш жилийн насжилттай байна гэдэг яг ийм бас судалгаа байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар яг энэ дулааны хангамжийн асуудалд орон нутгийн оролцоо, нийслэлийн оролцоо ер нь хэр байдаг вэ? За энэ маань өөрөө зөвхөн яамны асуудал гэдэг талаас нь бас хүмүүс иргэд хараад ах шүү байна. Тэгээд за мөн одоо бид бол 100 зам засвар, за мөн одоо шинэ зам тавих ч юм уу, тэгээ гих мэтчлээ одоо маш их засварын ажлуудыг явуулдаг. Тэгээ энэ дунд одоо тэр дулааны шугамыг тавих гээд одоо зам эвдэх асуудлууд үүсдэг. За тэгэхээр энэ яг юунаас болдог вэ? Цаашид энэ засахын тулд бид яг юу хийх ёстой вэ гэдэг чиглэлийн дагуус танаас асуулт байсан. За үзэгчтэй энэ орой мэндийг хүргэе. За энэ нэвтрүүлэгт оролцуулж байгаа та бүхэндээс баярлалаа. За юуны түрүүнд Улаанбаатар хот бол дэлхий дээр хотуудыг бол хоёр ангилж байгаа. Дулаан болон Хүйтний хотууд гэдэг. Манай Улаанбаатар хот маань өөрөө одоо заримдаа хасах 40 градус хүрдэг. Урдталтаа хоолтын даваа, хойдолтой эмээлтийн даваа гэдэг хоёр том даваатай. Үүн дээр хасах 50 градус хүрч исэн юм одоо рекордууд 12, 13 онуудад байдаг. Тэгээ энэ хүйтэн одоо нийслэл хотуудын маань одоо хамгийн чухал асуудал бол дулааны асуудал. Тэгээ дулаан өнөөдөр бодлого байхгүй шийдэгдэг үгээс болоод энэ агарын бохирдол гэдэг чинь өөрөө дулааныг үүсгэх гэж л нүүрсэг шатааж байгаа асуудал. Тэгэхээр Монгол улс одоо түрүү манай дарга хэлж байна 83 он ТЭЦ 4-р болог ашиглалтанд орсноос хойш 42 жилийн хугацаанд Улаанбаатар хотод шинэ дулааны их усэр, цахилгааны их усрууд хийгдэг. Тийм учраас өнгөрсөн 40 жилийн хугацаанд бид нар энэ одоо хүйтэн нийслэл хотод дулааны бодлого, хууль байгаагүй. Одоо бол эрчим хүчний яам гэдэг эрчим хүчний зохицуулах хороо гэдэг дундуур нь яриад байдаг. Энэ дулаан гэдэг бол түрүү хэлж байна гига калори цаг буюу энерги хэмжигдэх үү? Энерги, дулааны энерги гэж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр хүртэл биднээс том алдаа юу гэсэн бэгвэл цахилгаанаа анхаарал байдаг эрчим хүчний яам гэж нэрлэлчээд дулаан айтсан. Бодлого байх, төлөвлөлт байхгүй улсын хэмжээнд. Таарахгүй шүү дээ дулаан дээр нь бодлого төлөвлөлт байхгүй юм чинь дулаан алдагдсан. Дулаан алдагдчихаар чинь айлууд нүүрс түлээд өнөөдөр агарын бохирдолч. Энэ Улаанбаатарын асуудал шин чаулсан, зүүн хараад, дархан гэ бүгд юм болсон. Тэгэхээр өнөөдөр би яасан их цэцэг гүшүүндээ маш их баярлж байгаа. Энэ бол дулааны хуультай авах хэрэгтэй байна. Одоо биднээсээ олж хараагүй юмыг одоо манай энэ мэрэгжлийн их цэцэг гүшүү маань ирээд энэ дулааны салбар чи хаягдчихжээ. Чи хамгийн чухал асуудал байсан юм шүү дээ. Өнөөдөр Улаанбаатар хотын төвд шамбаарлаж барьсан барилгууд чинь бүгд энэ төвийн дулааны системдэл холбохгүй шамбаарлаад барьсан шүү дээ. Тэгэхээр ерөөсөө Монгол улсын хэмжээнд одоо бид нар цахилгаан түгээх, дулаан түгээх гэж ярьчаад эрчим хүч зохицуул, эрчим хүчний яам гэдэг нэрэндээ дулаанаа хийцэн. Дулааны бодлого байхгүй, хууль байхгүй, зохицуулт байхгүй. Тэгэхээр одоо бид нар энэ алдаагаа ойлгоод энэ дулааны салбарыг дээш нь манлайлж гаргаж ирэх. Энэ бодлого төлөвлөлт нь яригддаг бас. Хуультай байх хэрэгтэй. Ингэжээж өнөөдөр Монгол улс даяар энэ хүйтэн нийслэл хотуудад энэ нүүрсээр түлээд агарын бохирдол үүсээд байгаа асуудал чинь дулааны бодлогоор зөв цэгцлэгдэж агарын бохирдол байхгүй болох юм байна гэдэг асуудлыг л өнөөдөр одоо манай их цэцэг гүшүүн түүний манай ажлын албаны хүмүүс маань бол гаргаж ирээд ярьж байгаа. За энэ бол Монгол улсын бодлогын асуудал. Ингээд 40 жил бид алдчихж. Одоо энийг бол эрчим хүчний яам бол засах хэрэгтэй яаралтай. Энэ бодлогын төвшөнд хууль одоо энэ төлөвлөлт юм шүү дээ. За дараагийн асуудал түрүү ярьж Улаанбаатар хотод ингээд иргэдч маань харж байна 100 турба тавиад дахиж ингээд замыг аваалцсаад байдаг. Энэ юунаас болдгоо гэвэл Улаанбаатар хот гэдэг бол энэ өөрөө Улаанбаатар хотод амьдарч байгаа өнөөдрийн байдлаар энэ сая 680 мянга гэж албан бусаар бол сая 800 2 саяч хүрдэг оюутны дооноос хэлбэлцээд. Энэ бүс нутагт хийж байгаа инженерийн дэд үтс төлөвлөлтийн одоо удирдах байгаа менежмент юм. Улаанбаатар хотод ерхий архитектор вэ нөө, ерхий хот төлөвлөгч гэж нэрлэнэ үү? Тэр хүн бол Улаанбаатар хотын энэ бүх дэд үтцүүд дулаан, цахилгаан, ус хангамж, бохир ус, үер усны байгууламж, зам, нийтийн тээвэр гэдэг ингэж нэгдсэн байдлаар төлөвлөж одоо энэ бүдгийг хангаж ийж төлөвлөлт нь нэгдсэн байвал одоо нэг нэгийг эвдлэхгүй шүү дээ. Нэг жилийн зам тавиал, эх жилийн тавьсан замаа
ухаж аваад усны шугамаас уйлдаг. Тэгсэн чинь дараа жил нь дахиж ухаж аваад дулааны шугамаас уйлдаг. Энд чинь нэгдсэн төлөвлөлт байхгүй болж байгаа. Тэгэхээр яг зөв бүтцийн үж авч үзэхэд дулаан болон цахилгаан түгээх нь өөрөө эрчим хүчний яамны харьяа байгаад байгаа. Гэхдээ яг энэ алдаагаа бол бид нар олж хараад сүлд хуулиуд дээр өөрчлөлт хийгээд бүс нутагтаа энэ Улаанбаатар хотыг удирж байгаа Улаанбаатар хотын одоо хот төлөвлөгч, Улаанбаатар хотын ерөнхий менежер нь тэр төлөвлөлтүүдээ хийгээд бүх дэд үтцүүдэд уялдуулаад за нэгэнт тэрийг ухуул хамтд нь дулааны шугам, цэвэр усны шугам, замтай цуг засын энэ дунд нь яаж оновчтой хөгдөг төлөвлөлтийг бол хамтд нь хийхээр ингээд шийдлээд орон нутагтаа ер нь бол энэ удирдлагууд нь байж. Яг тэгвэл энэ Улаанбаатар хотын менежментийн баг гэдэг чинь Улаанбаатар хотын иргэдийн эрх ашигыг хамгаалах гэж одоо байж байгаа юм асуудал учраас ер нь бол тэр бүтц рүү явъя гэдэг ингээд тал талаасаа хамтраад бол ингээд явж байгаа. За баярлалаа. Өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань эрчим хүчний салбарын иргэн тойронд за энэ дундаа дулаан хангамжийн асуудал, хууль эрх зүйн орчны асуудлаар бас ярилцж байна. За хэсэг завсарлаад 2 дугаар хэсгээр дараагийн асуултуудаас зочдоос асууж эхлэе. Нүүдэл шийдэл нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. За бид өнөөдөр эрчим хүчний салбарын иргэн тойрон сэдвийн хүрээнд ярилцж байна. За 2 дугаар хэсгийнхаа эхний асуултыг би ингэцэг гишүүнээс сууя гэдэг. За дулааны эрчим хүчний тухай хуулийн төсөл дээр бас ажиллаж байгаа та бүхэн маань. Тэгэхээр яг энэ манайхтай ер нь цаг уурын хувьд ижил төстэй эсвэл олон улсын тийм сайн туршлагууд ер нь аль аль улсууд байна вэ? Энэ асуудал бас яг шийдлүүд нь гаргасан ямар улсууд байсан бэ? За ер нь бол эрчим хүчний одоо салбар гэдэг бол ганцхан Монгол байдаг асуудал биш. Яг л багасл адилхан дэлхийд байдаг тий. Тэгэхээр яг манайхтай ижил төстэй ингээ хэрэглэгчээ дулаанаар цахилгаанаар хангадаг. За одоо Казахстан, Унгар, Дани, Эстон, Герман гэдэг энэ улсууд чухам яаж одоо хууль эрх зүйн орчин төгс төгөлдөр болоод энэ одоо бусад эрчим хүчнийхаа салбарыг төрүүлж хөгжүүлээд эдийн засгийн улс орныхоо эдийн засгийг хангаа яваад байгаа юм бэ гэдгийг бид нар ер нь сайн туршлагыг одоо сайн судлая гэдэг ийм зарчим барьж ажилласан учраас энэ улсуудын одоо хууль тогтоомж та дээрэс нь эрчим хүчний байгууллагуудынх нь бас одоо ямар байгууллагууд байдгийг яаж ажилладгийг хоорондын уялдаа холбоо нь одоо яаж байдгийг гэдэг нь маш одоо наривчлалтай сайн судлахыг ингээ хичээж ажиллалаа л да. За ингээд үзэхээр ерөөсөө энэ одоо бусад манайхтай ижил төстэй саяны орнуудад ерөөсөө бие даасан дулаан цахилгааны хуультай. За тэгээд дулааны хууль нь гэдэг чинь дор хаяж одоо 5-аас 10 бүлэгтэй 40-оос 50 хуудастай. За цахилгааны хууль нь гэдэг чинь ерөөсөө 10-аас 20 бүлэгтэй одоо 100-аас 200 хуудастай. Өөрөөр хэлбэл энэ юг хэлээд байна гэхээр энэ орнууд маань аль болох л одоо харилцаагаа хуулиар зохицуулж явдаг юм байна. Ингэжээс тухайн салбар маань тогтвортой зохицуулттай болдго юм байна. Тэгээд тогтвортой зохицуулттай болж энэ салбар руу хөрөнгө оруулалт татдаг юм байна. Хүндрэл бэрхшээлтэй оролцож талбай тулгарх нь бага байдаг юм байна гэсэн ийм одоо дүр төрхөөл ингээ харагдчихсан. Тэгэхээр энэ дээр бид нар ингээ үндэслээд ер нь бол аль болох бид нар мэдээж хараа энэ хүмүүс аяг хосож байгаа л да. Энэ одоо дэлгэрэнгүй ингээд бидний одоо дулааны хууль маань 50-аад хуудастай гэж байна шүү дээ. Цахилгааны хууль маань 100 гаруй хуудастай ингээ болоо явж байна. Тэгээ журам байхгүй болох юм аа гэд маш олон хүн асууад байгаа байхгүй юу? Журам байна. Мэдээж хараа ингээд одоо юу гэдгийг сардаа жилдээ 2-3 жилдээ өөрчлөгдөд байдаг тэр харьцаа бол журмаар л явна. Гэтэл байнга өөрчлөгддөггүй харилцаагаа аль болох хуулийн дээр суулгаж өгвөл тэр маань тогтвортой байдığım байна. Бусдаар бол журам бол маш тогтворгүй зохицуулт буюу маргааш ирэхэд өөрчлөгдөнө. Одоо тийм үстэй. Нэг сайд гарч ирээд журамдаа тийм өөрчлөлт хийгээд тэгж хүний эрхийг ашиглаж өрчөж гэн гэдээ маш асуудал манай нийгэм өчнөл яригддаг тийм учраас бид нар аль болох процессын зохицуулттай. Тэр утгаараа шинээр байгуулсан улсын хурал маань одоо эрх зүйн орчныг бол том реформ хийе. Одоо хүний эрхийг дээдэлсэн, цаг үетэй нийцсэн ийм одоо иж бүрэн зохицуулттай ийм хууль эрх зүйн орчинтай болгоё. Тэгэхгүй л ерөөсөө энэ салбар маань болохоо яагаад байна гэж байна. Дөнгөж саяхан одоо ингээ булган туяа гişүн маань өчтөр ярьж байгаа. Хүүхдийн эрхийн тухай хууль батлагдсан, тэрнтэй холбоотой 14 журам батлагдах хэвээр тэрний 2-х нь батлагдсан, 12 нь байхгүй, хууль хэрэгжихгүй байна л ярьж байгаа байхгүй. Тэр журам яагаад батлагдахгүй вэ? Тий, одоо ингээл босруулахгүй л юм гэсэн үг шүү дээ. За тэгээд Тэмүүлэн гишүүн жишээ нь малчны хууль баталсан гэл. Тэгтэл нөгөөх нь бас л хэрэгждэг. Яагаад гэвэл дагалдах журам баталдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг үл ингээд дагалдах хууль нь журам нь батлагдахгүй байснаас болоод маш олон хууль хэрэгжихгүй байна. Нэг үл одоо тэр одоо маш олон хууль журмууд нь эсвэл хуулиасаа давсан заалттай, эсвэл одоо хуулийнхаа заалттай зөрччихсөн. Тийм учраас бид нар аль болох энэ журмын тоог цөөлье, хуулиараа бүхнийг зохицуулахыг хичээе л гэж байгаа. Бусад улс тийм зохицуулттай байна л гэж байгаа. За баярлалаа. Даваад л урлагчоос за сая хууль за ялангуяа бас бодлого төлөвлөлтийн асуудлуудыг бас яг ярьлаа л да. Тэгэхээр энэ дулааны хангамжийн одоо сүлжээний энэ бодлого төлөвлөлтийг ер нь хэн хийж явах хэрэгтэй байдгийг. За ялангуяа ямар субъектууд бас оролцож
одоо бас оролцоогоо хангаж уялдаа ажиллах ёстой байдаг. Энэ тал дээр та бас хариулт өгөх. За манайд бас ингээд одоо юу гэх юм төрийнхөө бүтцээс эхлээд одоо ажиглаж байхад манай институцууд бас үүрэг одоо зарим үүргүүдээр холилцоо харагдаад байдаг. Ялангуяа манайд энэ яам болон нийслэл яамдууд болон энэ бусад төрийн агентлагууд дээрээс нь одоо орон нутгийн байгууллагууд аль нь юугаа хийх юм бэ гэдэг дээр нөгөө хоорондоо давхцал байна. Дээрээс нь хаягдцсан юм. Тэр нэг олон улсын менежментийн зарчимд бол зарим ажил дээр давхцаад зарим ажил алдагдаад байгаа бол энэ сайн менежмент биш. Давхцахгүйгээр бас юу ч үлдээхгүйгээр хийх ёстой гэдэг олон улсын менежментийн миссий гэдэг бол зарчим байдаг. Түүндээс харж байгаад бол манай яамдууд бол зөвхөн бодлогоо ярьж яваад одоо Монгол улс дээр одоо ямар бодлого байх хэвээр ямар стандартууд байх хэвээр тэрийг одоо тэр бодлогын хэмжээндээ барьж доотлох харийн агентлагууд дээр тэр стандарт салбарын хөгжлийг авчих хэвээр эрүүл мэндийн салбар, уул уурхайн салбар тийм ээ эрчим хүчний салбар гэдэг. Харин орон нутгийн байгууллагууд бол тэр бодлогын хүрээнд төлөвлөж тэр бүс нутагт төлөвлөж тэрийг хэрэгжүүлж тэр тухайн орон нутгийн иргэдийг л сайхан дулаахан эрүүл орчинд одоо тэр яамдуудаас барьж байгаа бодлогын хэмжээнд л одоо инженерийн хөгжлийг барьж явах хэрэгтэй юм болов уу гэдэг. Тэгэхээр энэ тал дээр бас жоохон холилдоод байдаг. Тэгээд дээрэс нь бас салбарын манлайлалын асуудал байна. Манай эрчим хүчний яам гэдэг ингээд манай дулааны талаар одоо мэрэгчлэлтэнгүүд маань дутмаг манлайлж чаддгүй. Энэ асуудлуудаа нийгэм тодорхой гаргаж ирдгүү. Одоо энэ дулаан цахилгааных асуудлуудаа нийгэмдээ бас ингэж доогуур тавьж үнэлдэгтэй холбогдлогоор салбарын асуудал маш хаягдсан байна. Ялангуяа энэ дулаан гэдэг чинь одоо зөвхөн нүүрс түлээд станцын асуудал биш юм. Гүний дулаан гэж байна. Дээрээс нь одоо цахилгаанаар халдаг гүний дулаан. Тэгээд одоо дулааны нөөцлөрүүдийн байгууламжууд байна, тийм ээ. Дээрээс нь одоо хийгээр бас дулаан хийх хэсэгчсэн төлөвт гэл ингээл одоо ч л Герман улсад гэхэд гүний дулаанаар манад одоо 20 жилийн өмнө 20 хэдэн хүн бэлтгэгдсэн байдаг. Тэгээ харамсалтай нь энэ бодлого байхгүй хөгжүүлж төрөөс дэмжиж явагаас болоод энэ гүний дулааны салбар одоо Монголд хөгжөөгөө гихч. Тэгэхээр бүхэл бүтэн энэ хамгийн чухал одоо хүйтэн нийслэл агарын бохирдол нь юунаас үүссэн гэвэл нөгөө нүүрсээр л дулаанаа үсгэл үүссэн. Энэ одоо дулааны бодлого салбар хаягдаж явснаас л өнөөдрийн агарын бохирдлын асуудлууд үүссэн болов гэж боддог. Баярлалаа. Мөнхчрал ерхий инженерээс асууя гэдэг. За сүүлийн үед энэ том шугам за барьчаад одоо цаана одоо энэ байгаа хэрэглэгч ялангуяа нийтийн эрх одоо ашиг хөндөж байгаа асуудал буюу энэ хувийн дулааны сүлжээтэй холбоотой асуултыг танаас асууя гэж бодож байна л да. Тэгэхээр энэ асуудал их яригдж байна. Тэгэхээр энэ тал дээр ер нь ямар асуудлууд байна? За түүний шийдэхийн тулд одоо ямар бас ажлуудыг хийх шаардлагатай байна гэж харж байна таны хувьд? За Улаанбаатар дулаан хангамж нийтдээ 370 км төрийн өмчтэй өмчөнд байгаа дулааны шугам байгаа. 150-аас 1200 мм голчтой шугамуд байна. За ганц нэгэн энэ бол зүгээр салаа буюу хэрэглэгчийн шугам руу төлөлттэй холбоотой асуудал. Энэ бол тэдний тийм массыг эзлэх тийм жин дарах мастай хэрэглээ биш. Гэхдээ энэ бол сая хотын орлогч хэллээ. Ер нь бол жишээлбэл одоо яаран дээр гэлэхдээ одоо эхлээд төлөлт нь хөдөлгөөнгөө гарах хэрэгтэй. Хэрэглээний тов тодорхой дид үтсүүд нь хаагураа явах юм. Үндсэн замууд нь хаагураа явах юм. За энэ асуудал бол үндсэндээ бол 13 онд мэрэгжлийн одоо зөвлөлгээд цахилгаан дулаан өсөв. Нэг бол 70 инженерийн байгууламжийн бүтцийн инженерүүд харилцан уялдаж энэ төлөлт рүү их орж ирдэг байсан. Харамсалтай нь 13 оноос хойш энэ одоо процесс хаягдсан. Одоо зайсан гэдэг одоо маш жижигхэн ам мөртлөө маш төвөгтэй бүтцтэй газрыг яг копи тавьж байгаа юм шиг үндсэндээ ярамгийн нинжийг бол бид нэр төлөлтийн талаас нь туйлын хангалтгүй зохион байгуулчихад байгаа. Энийг бол хэдэд удаа мэргэжлийн байгууллагын хувьд ч өсөлтөө өгж ирсэн. Одоо ч гэсэн энэ одоо асуудал шийдэгдэх. Нэг өөрөөр бол дид үтс төлөвлөлт нь хаана орон сууц ямар хэмжээтэй байх юм? Хаагура цахилгаан дулааны гол магистралууд нь явах юм? Хаана дулаан дамжуулах төвүүд нь байрлах юм? Эхлээд аливаа төлөвлөлтийг хийхдээ барилгын ажил эхлэхээс өмнө энэ төлөвлөлтийг хийж ээж дараад нь тэр газар дуудлага хөдөлгөөрөө байна уу? Орон нутгийн чанартай байна уу? Тэр төлөвлөлтүүдээ ингэж явуулах. Энэ бодлогын ажил хаягдсантай цэвэр холбоотой гарчиж байгаа. Тэгээд өнөөдөр нэг одоо жишээлбэл ярамгийн хөндлөн гарсан шугамуд дээр хид хідэн одоо цэгүүд дээр одоо зайлшгүй магистрал шугамын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор бол үндсэн магистралуудыг гаргах шаардлага байгаа. Өнөөдрийн хүртэл бол гаргаж чадаагүй л ингээд хүлээгдээд байж байна. Тэгэхээр зэрэг энэ бол цэвэр төлөвлөлтийн алдаанууд.
хайшин хөдөлгөөн байхгүй. Тэгэхээр бид сая дурдгдлаа. Ер нь бол орон нутгийн төлөөлөлт хөдөлгөөнгүй болж иж дараад нь тэн дээр дэд бүтцийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудал нь урган гарах хэрэгтэй. Тэгэхээр төлөөлөлтгүй их өсвөр гарах ямар ч болцоо байна. Төлөлтийн асуудлууд. Тэгэхээр зэрэг төлөлтийг бол их шийдэл мөрдөж явах хэрэгтэй. Тэгээд дөрөв хэллээ шүү дээ. Үндсэндээ бол Улаанбаатарын төлөлт гэдэг бол өнөөдөр 20-40 хүртэл эцсийн байдлаар инженерийн байгууламжийн хувьд бол шийдэж чадаагүй л байгаа. Ойлголоо. Баярлалаа. Амар жаргал хуульчаас. За яг одоо энэхүү бас дулааны эрчим хүчний тухай хуулийн дээр за таны хувьд бас зөвлөгөөр ажиллаж байгаа. Тэгэхээр хууль эрх зүйн хувьд ч гэсэн төвлөрсөн ба бие даасан дулаан хангамжийн ялгааг хэрхэн яаж тусгах гэж байна вэ? За мөн одоо саяны ховийн дулааны сүлжээтэй холбоотой зохицуултууд, заалтууд, лиценз, стандарт гэл маш олон бас асуудлууд орж байгаа. Энийг та бас нэг товч тодорхой байдлаар хэрхэн орж байгаа талаар. За хуулийн шинжилсэн төсөлд бол бие даасан болон хэсэгчлсэн дулаан хангамжийн системүүдийн зохицуулалт бол ингэж одоо ялгаатай ангилал үүсгэж оруулж ирж байгаа нь зохицуултууд нь яг тухайн ангилалдаа таарсан ийм онцлог уян хатан зохицуултуудад байх зорилгоор л ингэж системчлэл хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэсэгчлсэн дулаан хангамжийн тухайд болохоор ерөнхийдөө яг хангагч тал, хэрэглэгч тал нь хоорондоо харилцан тохиролцсон байх. Эсвэл одоо нэгдмэл ашиг сонирхолтой, нэгдмэл одоо ийм ашиг сонирхолтой этгээдүүд байх гэсэн ийм нөхцөл байгаа. Тэгэхээр ийм тохиолдолд бол заавал төрөөс хоорондоо нөхцлөд тохиролцоод явж байгаа тохиолдолд төрөөс орох зайлшгүй тийм шаардлага байхгүй байна гэж үзэж байгаа байхгүй. За өөршөө бас онцлог нь энэ өөрөө нөгөө нэг төвлөрсөн дулаан хангамжтай холбогдох боломжгүй нөхцөл байдалд байгаа тохиолдол шүү дээ. Хэрвээ төвлөрсөн дулаан хангамж холбогдох боломжтой ийм бүстэй байх юм бол зөвхөн төвлөрсөн дулаан хангамжтай холбоно. Тийм. Энэ дээр бол нэг өөр байж болох тал нь юу вэ гэхээр илүү одоо дэвшилтэд техник технологи ашигласан те жишээ нь одоо дулааны хуримтлалын технологи ч юм уу нөгөө одоо дулааны нацоосууд гэж ярьд юм лээ те хит памп ч гэдэг юм ийм орчин үеийн шин дэвшилтэд техник технологи ашиглаж байгаль орчинд ээлтэй байдлаар ч юм уу те шийдсэн байх юм бол бас холбогдохгүй байж болохоор ийм зохицуулт бас байгаа. За энэ яг амьдрал дээр үүсээд байгаа тэр хувийн шугам шүлжээч гэдэг юм уу те эсвэл одоо иргэд энэ дулаан хангамжид холбогдож чадахгүй байгаа юм нөхцөл байдлууд үүсээд байгаа энэ асуудлуудыг бол бас нэлээд нарийн судалж үзсний үндсэн дээр нэлээд системчилсэн нарийн зохицуултуудыг оруулж өгж байгаа. За хэрвээ одоо хувийн өмчлөлийн шугам шүлжээ үүссэн байлаа гэж бодоход тэрийг зөвхөн тэр этгээд өөрөө ганцаараа ашиглаж байгаа тохиолдолд бол ямар нэгэн асуудал үүсэхгүй байдаг. Нэмэлт одоо шинэ хэрэглэгчид ороод ирэхээр энэ дээр ерөөсөө юм шудраг бус ч юм уу те эргэтгэж биш юм одоо зөвхөн тухайн тэр шугамын өмчлөгчийн одоо үзмжээр асуудалд хандах те ийм одоо юу гэдгийг зөрчилттэй нөхцөл байдлуудыг үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг шийдэхийн тулд хэрвээ тухайн одоо тэр хувийн өмчлөлийн шугам шүлжээнд шинэ хэрэглэгчид холбогдох бол энийг ерөөхдөө яг түгээх юм уу дамжуулах шүлжээнийх нь одоо мэдээлж шилжүүлээд энэ нь бол өөрөө маш их утга учиртай. Яа тэгэхээр дулаан хангамж гэдэг маань өөрөө нийтийн дэд бүтц тийм ээ нийтийн ашиг сонирхолд үйлчилж идэг ийм зүйл болохоос ш хин нэгэн одоо ганцхан хувь этгээдийн одоо үзмжээр шийддэг ийм зүйл биш л дээ. Тэр утгаараа одоо олон нийт холбогдоод ирэх юм бол энийг тэр олон нийтийн шүлжээ буюу түгээх дамжуулах шүлжээнд нь шилжүүлээд харин тэр хувийн хөрөнгө оруулсан этгээдэд бол гаргасан хөрөнгө оруулалтыг нь нөхөн төлбөрөөр олгох. Тэр төлбөрийг бол шинээр холбогдож байгаа хэрэглэгчдээс одоо нөгөө шудраг, ил тод тэр одоо төлбөрийн журмын зохицуулалтаар ингэж одоо харилцан уялдаатаагаар шийдэж байгаа гэсэн үг. За баярлалаа. За сүүлийн 20 дугаар хэсгийн сүүлийн асуултыг би товоо дөрж зохицуулагчаас сууя. За та бас маш тавч хариулж өгөөрэй гэж хүсье. За яг энэ хэрэглэгчийн эрх ашиг дээр яг ямархуу асуудлууд бас тулгамдж байна вэ? Үнэхээр яг энэ хэрэглэгчийн эрх ашиг хангагдаж чадаж байна уу? Тэгэхээр эрчим хүчний зохицуулахаараа хуулиар бас хэрэглэгч хангагчийн хоорондын гомдлыг хүлээж авдаг. Тэгээ 2024 онд эрчим хүчний зохицуулахаар онд ирсэн гомдлын статистикээр 2239 гомдол ирсэн байгаа юм. Тэгээ энэний 80% нь буюу 1739-ийг дулаан хангамжтай холбоотой гомдол ирсэн. Тэгэхээр энэ дулаан хангамжийн асуудал бол хэрэглэгчдийн эрх ашиг дээр бол зайлшгүй яригдах хэвээр асуудал мөн хөвдгөл мөн. За гомдлын хувьд ямар дараалалтай байна гэвэл мэдээж дулаан хангамжийн чанартай холбоотой гомдол байна. За дараа нь мөн засвар үйлчлэгээтэй холбоотой асуудлууд байна. Засвар үйлчлэгээ өгдөг эзэн тодорхойгүй. За мөн дараагийн асуудал нь бол мэдээж хязгаарлалттай тодорхой хэмжээний төлбөрийн төлбөртэй холбоотой бас хязгаарладаг ч юм уу иймэрхүү асуудлууд байгаа. Тэгэхээр ер нь бол эрчим хүч бол онцлог нь
олон улсад ч гэсэн тэр ийм натуралны монопол гэж ирдэг тийм ээ, байгалийн монопол. Манай өрсөлдөөний тухай хууль, одоо монополын тухай хуулиар бол зүй ёсны монопол аж ахуй нэгж ийм онцлог шин чанартай байдаг. Нөгөө талаасаа бол эн чинь нийтийн үйлчлэгээ public service юу, эрчим хүч цахилгаан дулаангүйгээр өнөөдөр энийг хэрэглэдэггүй хүн байхгүй. Өнөөдөр магадгүй талахдахгүй хүн байж болно тийм үү, магадгүй хүн байж болно. Тэгэхээр энэ public service нийтлэг үйлчлэгээ гэж байгаа бол нийтийн эрх ашиг гэдэг бол зайлшгүй. Энийн цаана яригдж явах хэрэгтэй. Тэгэхээр миний түрүүний ярьдаг мэдээж энэ 80% гомдлын цаана одоо өнөөдөр Улаанбаатар хотод бол үйл ажиллагаа явуулж байгаа 58% орон сууцны контор төвийн ханх үйл ажиллагаа явуулж байгаа компани байна. Тэгээд дийлэнх гомдлууд бол мэдээж эдгээр компаниуд дээр ирж байгаа. Тийм учраас бид нар бол энэ хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалахын тулд цаашдаа ер нь бол энэ нийтийн дэд үтсийн энэ шугам сүлжээн дээр төр нь яг ямар хэмжээнд оролцохыг, орон нутг нь ямар хэмжээнд оролцохыг эрчим хүчний салбар дээр хувь нь юугаа хийх гэдгийг энэ хууль тогтоомжоор хэм хэмжээд энэ захиргааны актер бол маш тодорхой болгож өгөхгүй болвол эцэст хэрэглэгч тохирдог нэг ийм асуудал ер нь одоо та нар анзаарч байгаа бол аймгийн төвд дээр дулааны станцууд хувийн хвшилт очихсан тэнд шинэ хэрэглэгч холбоход маш хүндрэлтэй би түрүүний ярьлаа Улаанбаатар хотод ч гэсэн нийт 51% нь бол энэ хувийн орон сууцны конторууд бас үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ энэ бол тодорхой хэмжээнд хүндрэлүүдийг үүсгэж байгаа юу гэвэл үүсгэж байгаа. Тэгээ энийг бол энэ шинэ хууль манаас тодорхой зохицуулалтаар шийдэх байх гэж найдаж байна. За баярлалаа. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань эрчим хүчний салбарын эргэн тойрон сэдвийг сонгоо авч холбогдох зочдтойгоо хэлцүүлгийг өрнүүлж байна. Хэсэг завсарлаад 3 дугаар хэсгээр уулзцаая. Нүүдэл шийдэл нэвтрүүлэгтээ хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. За бид 3 дугаар хэсгийнхаа дүгнэлт хэсгээр за асуудлуудыг нэлээдгүй тодорхойллоо. За яг энэхүү дулааны одоо яг салбарт бол за төлөвлөлт маш муу байна. За мөн одоо бодлого гардагч бодлогын хэрэгжилт бас муу байна. За мөн бас одоо яг тухайлсан хуульгүй байна гэдэг асуудлуудыг бол та бүхэн маань нэлээдгүй ярьлаа. За тэгэхээр би дүгнэлт хэсгээр шийдэлтээр мөнх жаргал ерөнхий инженерээс за бид ер нь дулаан хангамжийн асуудлыг шийдэхийн тулд юу хийх ёстой юм? За ялангуяа энэ ямар төрлийн их усүрийг тэргүй игнийг төгжүүлэх ёстой байна вэ? За шийдлийн хувьд бол хоёр үнцэг харагдаж байгаа. Нэгдүгээр бол суурин газар Улаанбаатар хот шиг нийт хүн амын 50% энд суурьсан энэ бүс дээр бие даасан жижиг их усээс илүү цахилгаан дулааны хосон үйлдвэрлэсэн ийм их усруудыг зайлшгүй нэн дээрээ бол ашигlaанд оруулах шаардлагатай байгаа. Ингэснээрээ бол төлөвлөсөн дулаан тэд дундаа бол одоо дулааны цахилгаан станцуудын өөрийн өртөг дулаан тал дээр бол харьцангуй бага өртгөөр үйлдвэрлэгддэг. Тэгэхээр дулаан төлөвлөсөн Улаанбаатарын хувьд бол энэ дээр ялангуяа одоо 3 дугаар цахилгаан станцын өндөр дундыг одоо ажиллагаанд шинжлэх энэ асуудал нэг номерт бол одоо тулгарч байгаа. Дээрээс нь бол одоо ТЭЦ 5 асуудал энэ дээр одоо оруулах шаардлагатай байна. Ингэжээж бид нар бол өдөр тутмын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг бол хангах одоо эхний одоо алхам энэ болно. За ер нь бол дулаан хангамжийг сая одоо суурин төлөвлөсөн хэсэгчилсэн бие даасан гэдэг. За хэсэгчилсэн болон бие даасан дээр бол аль болох аж ахуй нэгжүүд бие даасан хувийн хөрөнгө оруулалтыг бол асар ингээд татаж оруулах концепцийг барих нь бол илүү үр дүнтэй бөгөөд технологийн шинжилэл хурдан орж ирдэг, өртгөө хурдан нөхдөг, орон нутаг их усүр барьж байгаа нийлүүлэгч хоёр маань бол харилцан одоо уялдаатай ажиллах боломж бол илүү байгаа ийм нөхцөл байдал харагдаж байгаа. За танд баярлалаа. Давуу дөрж зохицуулагчаас за яг эрчим хүчний зохицуулах хорооноос за саяны асуудлуудыг бол бас та тодорхойлон бас ярьлаа. Тэгэхээр та бүгдэд бас ямар шийдэл байна вэ? Тий, дулаан хангамжийг ерөнхийдөө Улаанбаатар хотын ер нь Улаанбаатар шилтэй хотын дулаан хангамжийн асуудал бол мэдээж төвлөрсөн дулаан хангамж гэдэг бол эдийн засгийн хувьд ашигт өнөртгийн хувьд хямд байдаг учраас энэ рүү хүмүүс их явж байна. Тэгэхээр ер нь аюулгүй байдлын хувьд эрчим хүчний аюулгүй байдлын хувьд бол төвлөрсөн дулаан хангамж их байх тусам тийм Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлын индексээр одоо нийт хэрэглэгчлийн 75-аас дээш хувь нь төвлөрсөн дулаан хангамжид байна гэвэл энэ бол хямралын түвшинд очсон байна гэж индексээр ингэж тодорхойлдог. Тийм учраас ерөнхийдөө хөгжлийн концепц бол аль болох тийм бие даасан байх энэ явруу явах хэрэгтэй. Мэдээж хэсэгчилсэн нэг хэсэг байж бол тодорхой бүлгүүд нийлээд энэ тохиолдолд миний түрүүний хэлдэг тэр олон нийтийн эрх ашигыг яаж тэнд хангах уу гэдгээ энэ хуулийн зохицуулалтыг маш сайн хийж өгөх хэрэгтэй. Тэгэхээр хөгжлийн бодлого бол аль болох тийм бие даасан одоо цахилгааны их усврээр босос эргэлдэгч мөчний их усврээр дулаан хангамжаа шийдэх энэ нөхцөл рүү цаашдаа бидний хөгжлийн бодлого концепц илүү явбал зүйтэй байхаа л гэж бодож байгаа. За баярлалаа. За амар жаргал хуульчаас за яг сая бас хэрэглэгчдийн энэ эрх ашигын асуудлууд нэлээд яригдсан.
Тэгэхээр хэрэглэгчдийн эрх ашигын асуудал дээр ямар шийдлүүдийг гаргах боломжтой вэ? За яг шинжилсэн хуулийн хүрээнд бол ерөөдөө энэ дулаан хангамжийн салбарт тулгараад байгаа асуудлуудыг бүр зохицоор нь тийм ээ иж бүрнээр нь ингэж зохицуулахар зорьсон. За үүний бол хамгийн чухал зорилт бол яалчгүй хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах. Тэгэхээр энэ хуулийн ерөөсөө туйлын зорилго бол хэрэглэгчдтэй найдвартай, аюулгүй, тогтвортой юм дулаан хангамжаар хангах. За энэ нь өөрөө бүр одоо байгаль орчинд ээлтэй байвал одоо бүр сайн тийм ээ. Яг ийм том зорилтыг агуулж энэ хуулийн зохицуулалт маань хийгдэж байгаа. За дулаан хангамж маань өөрөө түрүү хэлсэн тийм ээ. Яалчгүй нөгөө зүй ёсны монопол салбар учраас энэ дээр бол хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах нь өрсөлдөөний эрх зүйч гэсэн өөрөө яг энэ хэрэглэгчийн эрх ашигыг яаж хамгаалах вэ гэдэг дээр яг суйрлаж энэ эрх ашиг дээр суйрлаж хөгжиж ирсэн. Тэр утгаараа яг энэ одоо хэрэглэгчийн эрх ашигыг зөв зохистой тийм ээ баланстай тэгш хүртээмжтэй юм шударга байдлаар зохицуулахар зорьсон гэсэн үг. За үүний хүрээнд ч гэсэн одоо хуулиудад маань одоо маш юм шинэлэг зохицуултуудад их орж ирж байгаа л да. За өшөөс хуулийн маань энэ ерөнхийдөө энэ дулаан хангамжийн салбарт одоо үүсэж байгаа асуудлуудыг шийдэх маш том одоо гарцсан юу вэ гэж харсан гэхээр энэ бодлого төлөвлөлтийн асуудлыг бүр яг хуульчилж яг бүтэн ингэж бүлгээр нь тусгаалan хуульчилж оруулж ирэх нь зөв юм байна. Тэгэхгүй болохоор ингээд зүгээр одоо юу гэдэг явчихаар юу гэдэг гүйцэтгэх засаглалын байгууллагууд маань өөрсдөө цэвэр бодлого шийдээд явна гिचгээр ингээд нөгөө нэгдсэн ийм үндсэн одоо алсын хараа ч гэдэг юм уу те ийм баримтлах юм байхгүй болчиход байгаа. Тэгэхээр нөгөө хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах гэдэг энэ том үндсэн одоо үзэл баримталтаа тулгуурлаад энэ салбар маань өөрөө системтэйгэр тийм ээ энэ нь бол маш ийм одоо комплекс систем ажиллаж байгаа байхгүй юу. Тэрийг тэгэхээр нөгөө бодлогоор одоо нарийн төлөвлөх нь чухал юм байна гэж үзээд за яг Монгол улсынхаа одоо улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн одоо хуульд нь нийцүүлээд дулаан хангамжийн салбарын наривчлсан хуулийн дээрээ салбарынхаа одоо хөгжлийн бодлого төлөвлөлтөд яаж хийх юм бэ гэдгийг зохицуултыг бол нэлээд сайн нарийн оруулж өгсөн гэсэн үг. Энэ дээр онцолж хэлэх нэг зүйл нь одоо яам маань өөрөө салбарынхаа бодлогыг боловсруулахдаа илүү одоо эрдэм шинжилгээ судалгааны үндэслэлтэй тийм ээ ийм бодлогыг боловсруулахын тулд бас энэ чиглэлийн институт байгууллагыг бэхжүүлэх хэрэгтэй юм байна гэдэг үднээс бас зохицуултууд орж ирж байгаа. За энэ дээр бас хамгийн чухал нэг зүйл нь юу гэхээр орон нутгийн оролцоог нэмэгдүүлж оруулж ирж байгаа. Энэ нь бол бас одоо маш чухал. Яагаад тэгэхээр ерөнхийдөө одоо хүн одоо өөрийнхөө эрх ашигыг одоо хамгаалах тал дээр бол өөрөө л хамгийн сайн ханддаг гэж байгаа байхгүй. Яг тэр утгаараа энэ нь өөрөө зүй ёсны эрх ашиг гэсэн үг. Тэгэхээр яг энэ зүй ёсныхны эрх ашиг нь бол орон нутагт өөрт нь байгаа учраас орон нутаг өөрөө яг дулаан хангамжийн хөгжлийн эсхэмжүүлсэн төлөвлөгөөгөө батлаад за энэ хөгжүүлэх гэсэн ийм зохицуултууд шинэ хуулиараа орж ирсэн. Тэгэхээр ер нь бол хэрэглэгчтэй ашиг илүү бараг нэгт тавьсан. Илүү хүн төвтэй гэж яриад байгаа шүү дээ. Хүн төвтэй гэж байгаа. Хууль болгочод байгаа гэдэг. За дүгнэлт асуултыг даваад л орлогчоос за сая бас орон нутгийн оролцооны асуудлыг бас ярьлаа. Тэгэхээр нийслэлийн зүгээс за яг энэ саяны яригдсан асуудлууд дээр ямар шийдлүүдийг бас та бүхэн төлөвлөө ажиллаж байна? Ямар шийдлүүдийг бас санаачилж байна? За яг асуудлуудыг харж байгаад нэг 3 хаан шийдлийг хийчихвэл бол энэ агаарын бохирдол дулааны асуудал шийдэгдэх гэдэг байна гэж харж байгаа. Нэгдүгээр нь салбарын манлайлалын асуудал. Манлайлал дотроо эрчим хүчний яам дотроо эхлээд энэ дулааны бодлогын хилтэс газрыг авч явъя. Дээрэс нь эрчим хүчний хуультай. Энэ салбарыг манлайлал. Хоёрдугаарт орон нутгийн өөрөө удирдахсны байгууллагуудад тэр бүс нутгийн дулааны дулааны үйлчлэг хийж байгаа байгууллагуудыг хариалуулж нэгдсэн төлөвлөлтөнд нөгөе. За гуравт нь бол түр маш энгийн хэлжсэн юм үнгүй байна гэдэг бол утгагүй. Тийм учраас дулааны хэрэглээ бол бас тодорхой хэмжээний өртөгтэй учраас бүх дулааны хэрэглээг хэрэглээн дээр нь суурьсан тоолорт олгож хүн хэрэглэснээр л төлдөг байна. Тэгэхээр эрчим хүчний энэ дулааны салбарыг бол манлайлуулъя. Орон нутагт өөрт нь их мэдлийн өгье. Дээрээс нь дулаанаа хэрэглээгээр төлдөг байя л гэж. Энэ уран шийдэл хийж юм бол энэ асуудлууд бүрэн шийдэгчнэ л гэж харж байгаа. За баярлалаа. За ажлын хэсгийн ахлагч за инхцэг гишүүнээс хамгийн сүүлийн бас асуултыг. За энэ дундаа би нэг 2 асуултыг танаас. Эхний асуулт нь нөгөө бид бүхний яриад байгаа энэ сэргээгдэх эрчим хүчийг ер нь дулаан хангамж хэрхэн яаж ашиглах боломжтой вэ? За тэгээд энэ дундаа нөгөө хил ам болоод байгаа тогтмол үн тусгасан гэдэг за сэргээгдэх эрчим хүчний хуулийг ер нь яаж шинжлэх бодлогууд бас явж байна нэгт. За хоёрт бол дулааны эрчим хүчний тухай энэ хүү хууль маань хизээ өргөн баригдаж хизээ бас яг саяны яригдсан шийдлүүд маань орж батлагдгаар байгаа вэ?
За тэгэхээр бид нар сэргийгт эрчим хүчний тухай хууль гэ 2007 онд батлагдсан ийм хууль байдаг. Тэгээ энэ хууль бол үнэхээр одоо түүхэн үүргээ гүйцэтгэсэн хуулиа. За яагаад тэрвэ гэхээр энэ хуулийн ачаар төвийн одоо эрчим хүчний системийн 18.6%-ийг өнөөдөр нар салхины станцууд эзэлж байгаа. За тэгээд цаг үеийн байдалтай одоо уялдуулаад энэ хуулийг дараагийн одоо шатанд гаргаж одоо шинжлэх зайлшгүй шаардлагатай болсон. За өнөөдөр тэгээ бид нар дулаанаа өнөөдөр бид нар сэргийгдэхээр хангаж байна. Нөгөө одоо нарны коллектор тавиад, за нөгөө газрын гүний дулаанаар, за одоо дулааны насоосоор гээд. За тийм учраас бид нар энэ дулааны эрчим хүчний дулаан хангамжийнхаа тухай хуулийн дээр одоо сэргийгт эрчим хүчний тухай хууль маань нэг бүлэг болж орж ир сууж өгч байгаа. Өөрөөр хэлбэл энэ хуулийнхаа нэг эд эс нь болж өгч байгаа. Инхээр яах вэ гэхээр энэ хуулийн заалтуудын, зорилтуудын уялдаа холбоо маань сайжирч өгч энэ сэргийгт эрчим хүчний хууль маань дараагийн шатанд одоо гарч ирж сайжирж байна гэсэн үг. Мөн адилхан бид нар одоо цахилгаан эрчим хүчний одоо цахилгаан эрчим хангамжаа мөн сэргийгдэхээр хангаж байна. Тэгэхээр бид нар яг одоо цахилгаан хангамжийн тухай хуулийнхаа босруулалтын дээр сууж байна. Тэгэхээр цахилгаан хангамжийн тухай хуулийн дээр мөн сэргээгдэхийн заалт маань одоо нэг бүлэг болж орж ирнэ гэсэн үг байна. За тэгээд тэр одоо нөгөө хил ам болоод байгаа үн тариф, тогтмол үн тариф гэдгүүл яалчгүй бид нар тэр дээр одоо хэдэн жилийн өмнөөс сэргээгдхийг хөгжүүлэхийн тулд тийм одоо механизм хэрэглэхээс аргагүй байсан. Тэгвэл өнөөдрийн одоо байгаа хуулийн дээр бол тийм тогтмол үн тариф байхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр өрсөлдөөнийхөө шугамар тэр одоо хамгийн боломжтой, хамгийн одоо дэвшилтэй технологитой үн тарифтай хямд тэр л одоо сэргээгдэхүүд орж ирээд ашиглалтанд одоо явах хэрэгтэй гэж ингэж үзэж байгаа. За тэгээд би тэгэд ерөнхийдөө дулааны хуулиа бол эхний байдлаар ингээ босруулсан хилцүүлээ явж байна. За одоо ингээ цахилгаан хангамжийн тухай хуулийн дээр ажиллаж байна. Энийгээ бас одоо бэлэн болгосныхаа дараа салбараараа хилцүүлнэ, хэрэглэгчээрээ хилцүүлнэ гэд нэлээх цаг хугацаа орох юм төлөвтэй харагдж байгаа. Тийм учраас бид нар энэ хаврын чуулганы одоо сүүл хаваар энэ одоо цахилгаан хангамж, дулаан хангамжийн тухай хуулиа, хоёр хуулиа өргөн барина гэсэн ийм одоо зорилготойгоор ажиллаж байгаа. Нэмэлтээр сая та бас хилцүүлэг гэж ярьлаа. За хилцүүлэгт бас оролцож байгаа олон талын одоо оролцогч байгаа бах. За яг энэ асуудлууд дээр бас ямар санаа бодолтой байна вэ? Ямар шийдлүүдийг бас тусгаж байна? Энэ талаар бас та. Тийм. Бид нар сүүлийн одоо 2-7 хоногийн хугацаанд ерөнхийдөө дулаан хангамжийнхаа хуулийг одоо салбарынхаа нэлээд одоо олон оролцогч талуудаар ингээ хилцүүлээ мөн эх 7 хоногт ингээ үргэлжлээ явна. Тэгээд нэгдүгээр одоо ажиглагдсан юм бол ялангуяа одоо энэ эрчим хүчний салбарын бол энэ дулаан хангамжийн юм бие даасан хуультай болж байгаад бол маш их одоо сэтгэл хангалуун байна. Маш их одоо энэ бол үнэхээр одоо цаг үе олсон асуудлаа. Дулаан хангамж бол үнэндээ одоо тэр зохицуултын хувьд бол хаягдчихсан байсан юм а гэдгийг маш олон одоо юм зөвлөхүүд, инженерүүд ингэж хэлж байгаа. Энд бол бас одоо маш их одоо сэтгэл хангалуун байгаа ажлын хэсгийн хувьд. За хоёрдугаарт нь ингээ бидний одоо хууль дээр тусгаж байгаа одоо гол концепцүүд дээр бол энэ салбарын оролцогч талууд бол маш одоо үн цэнтэй тийм одоо саналыг одоо дэвшүүлж байгаа. Энийг хүрээнд бид нар тэр саналын дагуу хуулиа дахиж сайжруулна, дахиж хэлэлцүүлнэ гэд хэд хэдэн юм эргэлт явж ийж өнөөдөр энэ яг л эрчим хүчний салбар гэдэг маань маш том салбар. Тэгэхээр энэ хуулийг энэ салбарын бүхий л одоо оролцох талууд хамтынхаа хүчээр оролцож одоо босруулж ийж энэ хууль маань өнөөдөр амьд хууль болно, бодит амьдрал дээр бодитоор хэрэгжиж тэр одоо хөгжлийг тэр одоо бодит амьдрал дээр тулгараад байгаа асуудлыг бол шийдээд явна гэсэн ийм одоо арга барилаар ажиллаж байгаа. За баярлалаа. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань эрчим хүчний салбарын эргэн тойрон сэдвийн хүрээнд ярилцлаа. За энэ сэдвийнхаа хүрээнд бас дулаан хангамжийн асуудал, хууль эрх зүйн орчны асуудлаар бас холбогдох 5 зочинтойгоо ярилцлаа. За бид бол асуудлуудыг тодорхойлон гаргаж шийдлийн маань хамгийн гол нь бол энэ эрх зүйн шимтгэлийг хийх. Өөрийн гэсэн тусдаа бие даасан хуультай болох. За мөн одоо даваа даргын хэлдгээр энэ салбарын манлайлал өөрөө маш хэрэгтэй байна. За мөн одоо бусад зочдын маань хэлж байгаа энэ бодлого, төлөвлөлт маань өөрөө их тодорхой, оновчтой. За мөн урт хугацаанд бас энэ маань явах хэрэгтэй байна гэдэг энэ шийдлүүдийг бол та бүхэн маань гаргаж ирлээ. За энэ 7 хоногийн нүүдэл шийдэл нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Эх 7 хоногийн нүүдэл шийдэл нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.